Одоо бурхны шинд бол ёстой үеийн үр гэдэг бол зөвхөн тэр хүн өөрөө хариуцж чахал зүйл. Хичнээн одоо тэрвэрлэлээ ч гэсэн нүгэл хилэнц юм уу буян ч юм уу бие биендээ халдварлах учиргүй. Яг үлчил бодоод үзье. Зарим шинүүд бол хариуцнаа л гэж хэлдэг. Тий одоо чиний өмнөх өвөг дээдсэн хийсэн үйлдвэрийг чи идэлж байна гэж хэлдэг. Магадгүй исламын одоо христийн шинд бол бид нар Адам Ява хоёрын нүглийг одоо төрхөөсөө л нүгэлтэй төрсөн хариуцж чаддаг бурхны шинд биш ээ. Өөрийнхөө л үлийг хариуцсан. Тэгэхгүй шудраг бус юм. Яг үл жишээлбэл ээж аав нүр хүүхдээ хайгардгүй байл яах. Огт таадаг. Тэгээ тэр үед тэр хүүхдүүдэд харгислан зодод жанчдаг тохиолдол байж болно шүү дээ. Тэгэхэд бодоод үзэл тэр хүүхд нь өөрөө зодуулчаад дахиад өөргөн зодсон тэр нүглийг дахиад өөрөө давхар үүрнэ гэдэг чинь энийн шиг утгагүй зүйл байх боломжгүй шүү дээ. Гэхдээ хам сэдв гэдэг юм уу тэр нэг орчин үр хүүхд тэгээ хамт жишээлбэл хүүхдэд дагуулад сайн сайхныг хичээх байж болно да тийм ээ. Тэгэх юм бол хамтдаа хийсэн буян болж чаддаг. Тийм. Хамтдаа хийсэн буян болохоор аль алинд нь хамааралтай байдаг. Тэгэхээр бурхны шашинд бас ингээд үхэл бол төгсгөл биш. Цаашдаа үргэлжлэх одоо бас нэг хэсэг гэж тайлбарлаад байдаг. Энэ дээр тэгэхээр одоо өмнөх амьдралч гэж байдаг, одоо дараагийн амьдрал гэж байдаг гэд ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ дээр ер нь сүнс гэдэг тэр холбоос байдаг гэж яриад байдаг. Энэ дээр та нэг товчхон тайлбарлахгүй юу? Сүнс гэдэг үг өөрөө бол жоохон тийм хүн болгон харилцсан өөр утгаар хэрэглээд байдаг зүйл л дээ. Жишээлбэл сүнс гэдэг англи хэлний soul гэдэг ч юм уу утга ярих юм бол яг одоо Христ соёлтой хүмүүсийн дунд сүнс гэдэг бол одоо мөнхийн сүнс тийм ээ үл өөрчлөгдөх. За жишээл хиндու шинд бол брахман, атман гэж яригддаг зүйл. Тэр болохоор та үсээ ургуулсан ч болно, хуссан ч болно тийм ээ. Та англи хэл сурсан ч болно, сураагүй ч гэхдээ нэг хүний чанар цаана үл өөрчлөгдөх зүйл байна. Тэр бол нэг юм байна л гэж үзэх хандлага бол байдаг. Тэр бол хиндүү шинд бол төрөлд амжаад үл өөрчлөгдөх юм ч гэдэг юм. Тэгвэл христийн шийдвэрт бол дараа нь одоо шийтгэлийн өдөр гэх юм уу judgment day гэж хэлээд байдаг тийм ээ. Тэр өдөр нь босч яриад нөгөө сүнсэн нэргээд тэгэхээр тийм үл өөрчлөгдөх нэг тодорхой зүйл бол бурхны шин байхгүй. Бурхны шин ч одоо бие үхэн онол гэдэг non atman theory гэж хэлээд байдаг. Бие үхэн онол гэдэг маань тэр бусад шашнуудад яриад байдаг үл өөрчлөгдөх нэг юм чанар байна гэдгийг л үүсгэж байгаа л тийм зүйл байхгүй байна. Хоосон чанар гэж яриад байдаг тийм. Бүр цаашлбал хоосон чанарт болно. Өөрөөр хэлбэл таны бүх юм өөрчлөгдөнө л гэсэн. Таны санаа бодол юм бүгд өөрчлөгдөж чинь тэн дотор одоо ням самбуу гэдэг нэг үл өөрчлөгдөх нэг чанар уулаасаа байхгүй. Энэ би юу сурсан, заалгасан, сурсан одоо ингээл өөрчлөлтөө алуур өөрчлөлтөө тэг яг үл өөрчлөлт нэг юм алтан утас шиг юм байсан уу бол тийм байхгүй байна. Тэр жигтэл олон зүйлийн нэгдэл бөгөөд хувь хүн гэдэг маань тэр нь агшин хором тутам өөрчлөлтөд явчихдаг болохоор атман гэдэг юм уу сүнс гэдэг нэг тодорхой зүйл бол байхгүй. Гэвч энэ оюун санааны бүрдэл өөрөө бол ер нь яг л нөгөө оргуу хосноос юм бий болохгүй юм оргуу хоосон болохгүй гэдэг шиг. Гэтэ хүмүүс жишээлбэл сүнс муу хэлэхдээ жинтэй гэнэ, тэдэн грамм ч юм энерги гэнэ гэдэг. Бурхны шинд бол хэрвээ сүнс гэдэг зүйлийг ярихаар бол түрүү хэлээ барууны ойлголтын сүнс гэдэг зүйл бол байхгүй хүний няцаана. Философи утгаараа няцаана. Зүгээр энэ хүний оюун гэдэг маань өөрөө бол ерөөсөө оршихуй нэг төлөв юм аа оюун гэдэг маань. Оюун бодлын цаана магадгүй тархинд уураг тархинд эдис тийм ээ невросел гэдэг юм уу мэдрэлийн эсүүд хоорондоо маслтыг ийм бодлог субстанцлог зүйл байдаг байж болно. Гэхдээ бодол гэдэг өөрөө үгүй бол мэдрэмж гэдэг маань өөрөө бол тодорхой нэг оршихуй бөгөөд материалог бос юм аа гэж үзэж байна. Материалог биш. Тэгэхээр одоо ингээд хүний одоо ингээд ажил үйлсэнд бүтэхгүй ч гэдэг юм уу байхаар одоо ингээд сүлтэнд байхгүй болчих сүнсийн дуудуул гэдэг нэг ийм одоо ном уншуулад байдаг шүү дээ. Тэр сүлд дуудах юм шүү. Сүлд дуудах. Тэр нь одоо буддизмын нэг ойлголттой. Бид нэр төрөхөд жишээлбэл нэг ийм таван тэнгэр гэдэг нэг зүйл бидэнтэй хамт байд юм байна. Ер нь дагаад явчихдаг. Тэгээд тэрний тэр сүлдэн тэнгэр гэдэг нь бас яваад өгөх байдаг, эргээд ирэх байдаг. Би тэрийг бас хамгаалж л байдаг маягтай нэг юм зүйл байна.
гэсэн тэр сүлдийг хэлж болохоос сүнс гэдэг нь хэрэг буддийн шинд оюун ухааныг хэлэх юм бол тэр орхиж явна гэж байхгүй. Орхих юм бол бид нар үхнэ гэсэн үг. Тэр оюун ухааны бүрдэл олон зүйлээс нэгж байгаа тэр зүйл маань өөрөө материалын зүйл биш. Ямар ч жим бэнгүү, өнгөгүй гэрэлтэж зүйл биш. Ерөөсөл тэгвэл би өглөө гэж бодоод материалыг би маань уралд ороод задраад оргоосон болохгүй шүү дээ. Үргэлжлээл явж байгаа атом молекулууд нь сүлд нь Африкт ч явж иж болно. Тэр шиг миний оюун ухаан гэдэг нь хор хүнцгүй байхгүй болохгүй байна. Энэ оюун ухаан хэлбэрээрээ л үргэлжлэнэ. Тийм болохоор хойднаас байна, урднаас байна гэж буддизм тайлбарладаг. Нэг. Хоёрдугаар энэ тайлбарын цаашаа бас дэлхийн аль ч улс бай. Нийгмийн массын түвшиндөө ёс суртахууны тэтгэгч гол байгууллага бол тухайн улсын үндэсний шашин байсаар иржээ. Өөр тийм нээлт одоогор алга байна. Байсаар иржээ. Тэгээд чи яагаад ёс суртахуунтай байх ёстой вэ гэхээр дийлэх тест шашнууд бол яагаад чи үнэн чөтгөр ёстой гэхээр тэнд нэг бүхнийг харж байгаа агуу эзэн тэнгэр байгаа. Тэр ч юм уу муу юм их юм бол шийтгэн, сайн юм бол юм бол урамшуулна гэж хэлдэг. Буддизм болохоор тэнд нэг эзэн зохицуулна гэж хэлэхгүй. Энийг бас үгүйсгээд унж байгаа. Тэг бүтээгч эзэн байхгүй. Хэрвээ байдаг бол ягаад амьдралын мухай байгаа л гэж энгийн асуулт. Бүхнийг бүтээсэн, бүхнийг хариуцж байгаа, жаргал зовлон бүгдийн шийдэм бол ягаад нэг хоёртой хүүхэд төрөлхийн эмгэгтэй насан туршдаа зовоод явчихж байгаа. Яг Улаанбаатар хот утаатай байгаад. Тэгээ энэрх нэг үс сэтгэл байгаа мó байхгүй. Жишээл надад нэг юм шидэр төхөр байдаг байж л те. Африк хүмүүс өвдөөд шаналаад байгаа, өсөд байгаа хүмүүс. Би тэр боломж байдаг бол тэр хүмүүсийг үлсүүлэнгүүл болгож байгаа юм. Яагаад ийм шудраг үнэнч бос бодлоо. Зарим хүмүүс төрхөөсөө илбэг хангалуун байгаа л магадгүй христийн шинт итгэл таал болж. Нөгөө хүмүүс ямар ч тэр шашинд нийтэх мэдээлгүй ядуу зүдүү байгаа юм. Тэгэхээр энэ чинь нэг системийн тогтолцоо нь өөрөө буруу байгаад байна гэсэн энэ үндэслэр л хажуунаас бүтээгч эзэн байхгүй байна. Гэвч хүн зөв юм хийвэл амар амгалан эдлэх. Таагүй юм их юм бол зовлон зүдүүр үзэх. Ерөөсөө энэ зүй тогтол нь өөрөө байгаль дээр. Ийм шудраг үнэнч үүлээр байж болж байна л гэж хэлээд. Энэ таагүй юм их юм бол надад таагүй үр дагавар гарахын одоо орчин байгалийн шинжилгээ ухаанаар тайлбарлаж болж шээ.